За хэдийгээр энэ төсвийн хүрээ 9 тооны хүрээнд явагддаг ч гэсэн цаана одоо макро бүхэл одоо энэ бодлого явж байгаа учраас би энэ хоёр сайдаас асуумаар байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулийг өөрчлөхгүй мүү? Төсвийн тодтгол таад одоо энэ 6 сард өргөн барихаар боллоо. Зөвшөөрлөө авлаа гэж та ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр үүн дээрээ яг энэ төсвийн доктортой байдлын тухай хуулиа өөрчилж өөртөө чөдөр тушаа тавьсан энэ заалтуудыг засахгүй мүү? Ялангуяа энэ гадаад зээллэг ашиглалттай холбоотой. За үрийн таац бол 60% байх ёстой тий, дотоодын нийт бүтээгдэхүүн 60% байх ёстой. Одоо бол 40% та байгаа. Тэгэхээр 20 орон зай байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ төсвийн доктортой байдлын хуулиараа эргээд өөртөө чөдөр тушаа тавьчихсан өөрсдөө энэ зээлийг ашиглаж чадахгүй урсгал зардал нь одоо давчхаад байгаа учраас өнөөдөр яг ийм нөхцөл байдалтай байгаад байна шүү дээ. Хэдий болтол улсын их хурлын гишүүдийг одоо юу гэдэм те одоо нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг хаалттай ч гэсэн хамаагүй чуулганаар хэлцмээр байна. Өнөөдөр бол засгийн газар цалингаа чадан ядан тавьж байгаа. Яамдууд бусад альва бүхий л одоо энэ зардлууд нь явахгүй байгаа. Төсөв маш хүнд нөхцөл байдалд байгаа. Тэгээд ердөөсөө нөхцөл байдлаа хэлэхгүй болохоор одоо гишүүдийн өргөн барьж байгаа хуульч тэр хэлж байгаа үг ярилцлагч тэр дандаа төсвийн зардлыг нэмэгдүүлсэн, попорсон дандаа ийм л одоо чиглэлд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ердөөсөө нэг бодит мэдээлэл байхгүй байгаа юм. Тэгэхээр энийг одоо гишүүддээ нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг нэг мэдүүлж өгөөч ээ. Дефолт зарлах хэмжээндээ хүрчгээд байна шүү. Гадаад зээлэгтэй холбоотой хуулийг яаралтаа хоёр төслийг явуулах хуулийг таад маань яаралтаа өргөн барихаар болсон гэж өнгөрсөн Баасан гарагт ярьж исэн. Сая засгийн газраар орвоо. Эрдэнэ бүрний усны цахилгаан станц газрын тосны одоо энэ үйлдвэрийн зээллэгийг явуулах яаралтаа хилэлцэх хэсэг асуудлыг одоо засгийн газраас сая шийдвэрлэв. За сэлбийг бол орхичихсон уу? Сэлб төв дэд төв чи одоо уг нь 30% гүйцэтгэлтэй. Энэ жил уг нь 60% нь хүргэх юм төлөвлөгөөтэй явж ирсэн. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр ажлуудаа явуулж ирсэн. Энэ хууль одоо бас батлагдвал ажлын хөлсөө авчиндаа гэсэн юм төлөвлөгөөтэй явж ирсэн юм бэлээ шүү дээ. Одоо тэгээд ажлынхаа энэ жагсан барина л гэсэн юм сонсогдож илээ. Тэгээд ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудынх нь 70% нь дотоодын аж ахуйн нэгж байгууллага юм бэлээ шүү дээ. Тэгээд одоо авсан зээл босгосон бондоо ашиглаж чадахгүй. Тэгээд ийм попралтын улмаас ажлыг нь зогсоохлоор эдийн засагч улмал одоо ингэ боомлогдсон шүү дээ. Ядаж энэ хувийн хвшил ажлын байраар хангаад үйл ажиллагаагаа явуулж ивэл бол сайн л баймаар юм. За асуулт асуух гişүүдийн жигсаалтанд лодо самбог гişүүний нэмье. За хариулт 5 номерын микрофон. Ятанбигийн 2 сайд. За Монгол улсын эдийн засаг дефолт зарлах ийм төвшин болоогүй. Тэм нөхцөлөд л үүсээгүй. Ингэж хамаагүй ярьж болохгүй хаа гэж бодож байна. За төсвийн тусгай шаардлага гэж байгаа. Төсвийн тусгай шаардлагын нийцүүлээд энэ төсвийн хүрээ төсөв орж ирж байгаа. Ер нь энэ төсвийн доктортой байдлын хууль гэдэг бол энэ төсвийн сахилга батыг сайжруулах, бодлогын одоо хэрэгжил тасралтгүй улс төрөөс ангид байх болцоог л хангаж байгаа их гол хууль шүү дээ. За мэдээж боловсронгуулах асуудал байгаа. За энэ дээр лувсан дорж гишүүн ахлаад ялангуяа цаглбартай холбоотой өөрчлөлтүүдийг хийх үүднээс ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ тун удахгүй бас өргөн барихад бэлэн болж байгаа. За гадаад зээлийн ашиглалт одоогийн байдлаар дотоодын бүтээгдэхүүн 39 орчим хувьтай байгаа. За бид бол 27-28 онуудад 50%, 29 оноос 45% байхаар ингэж уулах хэмжээнд байгаа. За өрийн дээд хэмжээг бол эдийн засгийн нөхцөл байдал болон гадаад зээлийн ашиглалттай уялдуулаад ингэж тооцож зохистой харьцаагаа авч яваа. За засгийн газрын өртөө холбоотой асуудал байна. Засгийн газрын өрийн хэмжээний 2025 оны байдлаар 35.4 их найд буюу дотоодны бүтээгдэхүүний 39%-тай байна. За тэгэхээр гадаад зээлийн ашиглалттай холбоотой сая улсын их хурлын гишүүдийн өргөн барьсан хууль их хурл дээр дэмжлэг аваагүйтэй холбоотойгоор засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг нэг яаралтай гормоор улсын их хурл өргөн барихаар
өгч одоо өргөн барихаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд 2 төсөл буюу Алтан ширээн нефть боловсруулах үйлдвэр, Эрдэм мөрөнгийн усан цахилгаан станцын төслийг оруулж ирж байгаа. За харин зэг шүүн тодруулъя. Дефолт зарлах хэмжээнд хүрэх V гэснийг одоо та бас ойлгож байгаа байлгүй дээ. Ер нь бол нөхцөл байдал маш хүнд болцсон байгаа гэдгийг зүгээр хаалттай ч гэсэн хамаагүй одоо танилцуулж хэлээч гэж би хүсэж байгаа байхгүй. Би нээлттэй одоо хүмүүст попер гэж хэлээгүй шүү дээ. Нөхцөл байдал чинь хүнд байгаа гэдгийг тоо харуулад байгаа байхгүй юу? Нөгөө зандан шатар дарга чинь тоо худал хилдэггүй гэж одоо зөндөл ярьсан шүү дээ. Тоо худал хилдэггүй. Төсвийн орлого чинь эхний 4 сарын байдлаар 1.4 их 80-аар тасарсан байгаад байгаа шүү дээ. Тэгэд энийгээл яриач энэ одоо орж ирж байгаа хуулийн төслүүдтэй чинь холбоотойгоор хилцэж эхлэхээс өмнө гишүүдэд бодит мэдээлэл өгөөч л гэдэг байгаа байхгүй юу. Энэ татварын хуулиуд чиг тэр бусад одоо энэ цалин хөлсний асуудалч тэр бүхий л асуудлууд чинь урсгал зардлыг нэмэгдүүлэх хуулийн төслүүд яваад байна шүү дээ. Тэгээ гишүүд чинь мэдээлэлгүй байгаа учраас буруу шийдвэр гарах гээд байна. Иргэд олон нийт ч гэсэн мэдэх хэрэгтэй. Тусгаалсан одоо нэг тийм бодлого одоо зоригтойхон шиг гаргаж нэг одоо юу гэдгийг ирэх мэдэхгүй одоо та нар одоо яах хэвээр энийг нэг л их хөөсрөл нэг хий яваад байна да. Нэг л болохгүй байгаа гэдгийг чи би ингээд мэдээд тоо чин худлаа ярихгүй байгаа дээ шүү дээ. Тэгэл мэрэгжлийн яамдынхан одоо бүгдээрээ л одоо чимээгүй өстой яандаа л гэж сууж байгаа шүү дээ. Тэгээ энийгээ нэг шийдвэр гаргаж байгаа хүмүүстээ мэдүүлээд өгчих л тоо. Засгийн газрыг муу ажиллаа хийж ин гэж хэлэхгээгүй шүү дээ. Зүгээр ингээд хамтдаа зөв шийдвэрүүдийг гаргамаар шүү дээ. За харин зэг шинэ асуулт бол төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуугаад байна шүү. Одоо байгаа санхүүжилт чи ямар явж байгаа юм бэ гэдэг. Уг нь сангийн яамнаас хариулвал их зүгээр дээ. Тэр орлогын бүрдүүлэлт чи ямар байгаа энтэй холбоотой төлөвлөгдсөн төсвийн хуурийн дагуу санхүүжилтүүд чинь гарч байгаа юм уу үгүй юм уу? Сарын өмнө л уг нь хэвэн явж ирсэн. Одоо сарын дотор тэгж яах тэр өндөрцсөн зүйл байгаа юм уу? Энийг нэг мэдээлэл зөв өгөхгүй болвол ийм байдлаар олон нийтэд мэдээлэл өгөх хортой шүү. Хүн сангийн яамнаас хариулвал зүгээр дээ. За ажлын хэсгээс 5 номер Тэргүүн шатар сойж чадан бие 2. За дараа нь 8 номер санжаад орж сангийн яамнаас. Дефолт гэдэг маань өөр төлбөрөө төлж чадхаа ойлоод ирж байгаа үеийн асуудал. Монгол Улсын засгийн газар бүхэл гадаад зээл өрөө цаг хугацаанд нь хугацаа осрохгүй шийдэж явж байгаа. Монгол Улсын зээлч зэрэглээг олон улсын санхүүгийн байгууллагууд доктортой нэмэхээр үнэлж байгаа. Төсвийн орлого нодлонгийн мөн үеэс 14%-аар илүү явж байгаа. Орлого доктортой ордог орлого л олж байгаа. Энэ дотор онцгой нэг зүйл бол экспорт сайн байгаа. Нодлонгийн мөн үетэй харьцуулахад 2.2 тэрбум долларын экспорт бид илүү хийгээд үндсэндээ нүүрсээс төмөргээд 60% нэмэгдсэн явж байна. Бидний гол өнөөдрийн шийдэх ёстой асуудал юу үүсэж байгаа? 2 асуудал байна. Нэгдүгээрт урсгал зардлын нэмэгдэл буюу багш, эмч, эрүүл мэндийн боловсролын салбарын ажилтны албан хаагчид тэтгэврийн нэмэгдэл өөрөө төсөвт 27 онд 4 их 80 төгрөгийн нэмэлт зардал үүсгэж байгаамаа. Гэтэл нөгөө талдаа энийг нөх хэмжээний орлогочин одоо хөрөнгө оруулалтаа хасчээж шинэ хөрөнгө оруулалт хийхгүй нөхцөл байдал үүссэн гэдэг асуудал байхгүй юу? 27 онд бол шинээр хөрөнгө оруулалт хийх болцоо байхгүй. Хуучин үргэлжилж байгаа 3.6 их найдын хөрөнгө оруулалтаас 2.2-ыг л санхүүжлэх хэмжээнд юу гарч байна. Нэгэнд урсгал зардал, цалин тэтгэвэр, энэ тэтгэмжийн нэмэгдэл буцах аргагүй. Нэгэнт ингээд имсэн бол ингээд үлдчихэж байгаа. Тэгэхээр урсгал зардал маань ингээд имчиж байгаа, эрс нэмчиж байгаа асуудал байхгүй да. Орлогоосоо давсан эрс нэмэгдэл хийсэн. Нөгөө талаар одоогийн гүйцэтгэл бол за тэн дээр сангийн яам хариулж яваг. Тэгэхээр хоёрдугаарт эрсдэл нь инфляц буюу энэ дэлхийн нийт тушраад байгаа. Өнөөдөр яг энэ дэлхийн эрчим хүчний томоохон хямралт байдал үүсэж байна шүү дээ. Эрчим хүчээр дагсан инфляцийн За ажлын хэсгийн 5 номер гүйцээж хариулъя. 2 дахь эрсдэл нь манад үүсэж байгаа төсөвт үүсэж байгаа эрсдэл нь инфляц. Шатхууны үнийн инфляцтай холбоотойгоор инфляц өнөөдөр
4 сарын байдлаар 2 оронтой тоо буюу 10.1% гараад эхэлж байна. Үүн дотроо хүнсний инфляц 14%-тай гарч байна. Тэгэхээр бид хариу арга хэмжээнүүдийг засгийн газар тодорхойлоод хариу арга хэмжээнүүдийг аваад явж байна. Шатхууны нефт бүтээгдэхүүний доктортой байдлыг бүрэн хангаж байна. Инфляц дотроо хүнсний инфляц, мах, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн инфляцид гол хувь эзэлж байна. За энэ манай дотоодоос бид нар өөрсдөө шийдэх болцоотой, бууруулах болцоотой инфляц гэж үзэж байгаа тул энэ хаврын тариалтан дээр бид нар өвлийн нөөц шатхуунаараа 10,000 тонн түлшийг одоо хөнгөлөлтөө буюу үн нэмэгдээг үнээр нийлүүлж байна. За мөн дата нөөцөлсөн байсан ургамал хамгааллын бодис бордоог нийлүүлж байна. Тэгэхээр энэ жилийн хаврын одоо энэ төмс үсэн ногоо үр тарианы тариалалт бол За ажлын хэсгийн 8 номер сангийн ам төсвийн бодлогын газрын дарга Санжаад орж. За сангийн ам төсвийн бодлого төлтийн газрын дарга Санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За төлбөр тооцоо гүйцэтгэх манай төрийн сангийн чадвар бол хэвийн байгаа. За маш энгийнээр тайлбарлах юм бол манай төсвийн бүтц маань өөрөө бол нийт урсгал зардлын маань бол 80 гаруй хувь нь бол тогтмол зардлууд байгаа. Өөрөөр хэлбэл цалин үс тэтгэмж халамж за дээрэс нь бол зээлийн үгийн төлбөрүүд өгдөг. Энэ зардлууд маань бол жигд 12 сард ингээд хуваарлагдаад зарцуулах хэрэгтэй байсан гэсэн үг. Гэхдээ нөгөө талдаа манай орлого маань бол улирлын чанартай. Өөрөөр хэлбэл барилгын улирал эхлэх буюу 4-5 сараас бол манай орлого бол нэмэгдэж явдаг. Эхний саруудад бага байдаг. Жил болгоны 1-р улиралд угаасаа орлого маань бол зарлага маань бол орлогоосоо бол давцсан байдалтайгаар бол байдаг. Одоо бол алдагдал бол 1.4 ихнэд байгааش орлогын дүлгөө бол тасарсан 1.4 ихнэд биш шүү. Тэр бол нэг 800-аас 900 тэрбум орчим дээр бол байж байгаа төлөвлөгөөнөөс бол одоо бол бидний хувьд бол энэ дээр бол асуудал гэж. Нөгөө талдаа дефолт гэдэг тийм эрсдэл бол Монгол улсад бол байхгүй. За дефолт гэдэг бол өөрөө гадаад улсад төлж чадах одоо төлөх ёстой амлалтаа биелүүлж чадахгүй байхын эрсдэл гэж байгаа. Тэрнээс биш бол их хурлаар баталсан алдагдлаа бол бид бариад яг үүнийхэн дагуу бол зарлага санхүүжилтээ санхүүжүүлээд явахд бол одоо болно гэдэг зүйл байгаа. Гэхдээ сая эдийн засгийн хөгжлийн сайдын хэлсэнтэй яг ижилхэн оны эцээр бидэнд нэмэлт санхүүгийн ачаал үүсэх бол эрсдэл гарч магадгүй гэдэг ийм агуулгад бол харагдаж байна. За мөн орлого дээр бол оны эцээр бол бид нар хэр зэрэг одоо гүйцэтгэл хангалттай авах гэдгээс бол эрсдлийн асуудал бол харагдахаар байгаа. За мөн зарлага дээр бол нэмж хэлэхэд бол оны ихэнд энэ оны 1-р улиралд бол нойлонгийн 2025 онд одоо бага хэмжээний үр төлбөр бол гарсан байгаа. Тодорхой хэлэх юм бол хөрөнгө оруулалт дээр бол 260 гаруй тэрбум, за урсгал зардал дээр мөн хэмжээний үр төлбөр хувийн хвшлийн байгууллагад өгөх үр төлбөрүүд гарсан байна. Энийг бүрэн санхүүжүүлж дуусгасан байгаа 1-р улирал. Тийм учраас зарлага жаах өндөр байсан. За аюушийн харин зүйн гишүүн тодруулъя. За би л нэг дефолт гэдэг юмыг мэдэхгүй байв гэж дээ. Айгүй хэцүү. Гадаа зээл төлөх хугацаан дээр чинь тэгээд бид нар өөрсдөө одоо төлөх мөнгөтэй байх үгүй юу гэдэг чинь тэгэл тухайн үед нь яригдэн шүү дээ. Ер нь дефолт зарлах одоо энэ эрсдэл үүсэх вэ гэдгийг л яриад шүү дээ. Одоо байгаа зардлаа, урсгал зардлаач тэр орлогоороо нөхөж чадахгүй байгаа нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь баахан зээл авчихсан, бонд босгоцсон. Тэрнийг зарцуулж чадахгүй ягаад гэвэл төсвийн доктортой байдлын одоо тэр хуулиар өөрсдөө чөдөрлөсөн, хязгаарлалцсан. Энийг ч л би яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ хилцэхээр зөвшөөрсөн энэ хуулиудыг харал та. Засгийн газар ч гэсэн өөрийнхөө татврын хуулийг харахгүй да. Төсвийн орлогоо нэмэгдүүлээд байгаа хуулиуд юм уу, бууруулаад байгаа хуулиуд юм уу? Урсгал зардлаа нэмээд байгаа мó бууруулаад байгаа мó? Энийг ч л би яриад байгаа шүү дээ. Хүний ойлгомжтой хэлээр яриад байхад намайг тэнэг юм шиг нэг сонио хариулт хэлээд байх юм. Зөв нөхцөл байдлаа үнэлээд дүгнээд зөв хуулиудаа л явуулъя л гэж байгаа шүү дээ. Та нарын хариултаар бол бүх юм сайхан байгаа юм байна. Окей, тэгвэл энэ бүх хуулиуд чинь тэгээд яваг. Тэгээ эргэжил яах вэ гэдгийг тэгээд бүгдээрээ уйлаад суух уу? Эсвэл дараагийн одоо бидний хүүхдүүд тэгээд төлөөд бүх юм болоо явах уу? Би тэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгээ би хариултанд чинь бухимдаж байна. Би нөхцөл байдал бухимдсан юм биш. Тэгээд энэ 9 тоогоо хардаа эргэжил тэгээд инфляц 7% байж байлаа юу? Энэ хуулиудтай. Би хариулт хүсэхгүй байна болий. Харин зүйн гишүүний тэр дефолттой холбоотой асуугаад байгаа нь уг нь засгийн газрыг дэмжиж асуугаад байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэр чинь ингэж